It's beautiful life. Forever I'll stay by your side. It's beautiful life. Always standing right behind you. Beautiful love. 'Cause we're standing under the same sky. Even though we are worlds apart. Beautiful life, beautiful day. Though I am only living in memories. Beautiful life, beautiful day. Won't you let me inside your heart? Beautiful, my love. Beautiful, your heart. Цаанаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Шинэ оны мэндийг бас та эддэг хүргэе. Ойр шинэ блог оруулаагүй утсан байна. За тэгээд хятад цагаан сар болоход 2 сарын 1-ээс 2 сарын 18 хүртэл бид нэр амарсан байгаа. Тэр үедээ зөндөө их блог оруулнаа. Одоо хэдүүлээ бид нэр одоо H&M орж хувцас үзэж чинь бас өөртөө нэг хувцас авах гээд явах гэж байна. За тэгээд тэр явцгаая. За амралт тэгэлцэн сайхан байна. Энэ жил харин цагаан сараар Монголдо очиж чадахгүй нь утгагүй хайр нэг аяна хоёр Туркменстан явах гэж байгаа. Хайр хятадд ирснээсээ бараг 10-аад жил нутаг буцаагүй. Ээж дээрээ очих гээд догтлоо л байж. За тэгээд бид хоёр хоёулахнаа энд цагаан сар өнгөрөөхэндээ би бараг 4-5 жил Монголдо цагаан сар тэмдэглээгүй. За тэгээд худалдааны гудамжтай ирсэн байна. Гой машинууд байгаа сте. Дандаа цахилгаан машинууд. За тэгээд яг энэ болохоор Hi-Fi Z гэдэг хамгийн сүүлийн үеийн спорт загварын машин байлээ. Энэ намхан машин байлээ. Суугаад үтсэн чинь. Өмнө нь болохоор 300 сая гэсэн. Захиалуулах хүссэн өнгөөрөө захиалах боломжтой гэжсэн. Хайр битэрээ нэг мөрөөдлийн нэг айгуугай машин байд. Эзэн нэгэн цагт авна гэж боддог машин. Таан чинд байхгүй нь Hi-Fi X гэсэн загварын машин байгаа. Бас нэг үнэн 300-аас 400 саяны төгрөгийн хооронд байдаг. Айгуу гоё машин. За тэгээд худалдааны гудамжтай ороод ирсэн. Нэгээр бүх янз янзын брэндүүд байгаа. Миний дуртай H&M, Zara, Charles Kett, Adidas, Nike бүхэл брэндүүд энэ байдаг. За тэгээд энэ дэлгүүрийн 2 давхарт дэшээ H&M байдаг. Тэгээд энэ дэлгүүрийн яг H&M нь болохоор байнга хэмдрэл зарладаг. Энд ирэх айгуу дуртай. Тэгээд H&M-с өөртөө нэг куртэг авах гээд цаа нэг 5-аас куртэг аваад ерөөс таалагдаагүй. Материал нь ч ерөөсөө онцгой санагдсан. Тэгээд 3 аваад 3 буцаалт хийсэн. 3 ерөөсөө таалагдаагүй. Тэгээд тэрний оронд өөрөө дэлгүүр хэсээд өмсч үзээд авчихсан хамаагүй дээр юм билээ. Тэгээ энэ H&M чинь ер нь H&M ер нь үнийн хувьд аим гайгүй тэгээ байнга хэмдрэл зарладаг. Тэгээ одоо чи энд манай Тэнжээ хотод чинь бараг 4-5 салбар байна уу да H&M-ийн. Саяхан нэлээд олон H&M-ийн салбар дэлгүүрүүд хаалга барьсан. Ягаад гэдгийг та хэд маань бас сонсол байгаа л да. За тэгээд бас Zara байна. Zara бас миний мэдхээр нэг 2-3 салбар байгаа. Бас л хаалга барьж байгаа. Урд нь чинь нэг айгүй гой брэндүүд байдаг гэсэн шүү дээ. Bershka, Forever 21 гэдэг. Би аим Forever 21-тэй дуртай байсан нэг Meterspawn гэдэг. Тэгээ бүгд бай болсон хаалга барьсан. За тэгээ H&M-д орж баг бүх куртгийг өмсөж үтсэн. Тэгээ хаанч таалагдсан энэ куртэг л. 399 оноос хэмдраад 270 он болсон байсан. Тэгээд авсан. За тэгээ цаашаа Zara бас орж үз. Zara бас гайгүй хэмдрэл зарлт юм. Zara-ын куртгнүүд бас айгүй гоё. Өөрийг ингээ хойноос харсан ч бас нэлээд бүтэн харагдаад тий. Төрөөд 1 жил болж байгаа болохоор төрсний дараа бараг 80 кг байж байгаа. Одоо 52 кг болсон. Нийтдээ 28 кг хайсан байгаа. Жирэмсэн болохоос өмнө бараг 43 кг байсан гэж боддоо. Тэгээ бараг 37 кг нэмсэн.
эмчнэр намайг бүр чи арай л хэтэрхий нэмээд байна. Жиний амар их нэмж байна одоо. 14 хоногт 1 кг нэм гэд намайг тэгжсэн байхгүй. Тэгсэндээ би 3 хоногт 1 кг нэмжсэн. Айгүй их таргалсан. За тэгээ одоо 43 кг болох гээд өдөр болгон хичээж байна. Утахгүй тэгээд хүссэн үр дүндээ хүрэх баха. Энэ болтой амар гоё болтой юм байсан. 399 яана гэжсэн. Би өмссөн байгаа нь 34 арзмарыг өмссөн. Би бол 36-ыг л өмсөх юм лээ. Тааж байхгүй. За тэгээ тооцоогоо хийгээд цааш яваад дараа орж үзнэ. За өнөөдрийн влог дуслаа. Бай бай. Хайртай шүү.